ISO 45001 2018 хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 28-1-3-т ажил олгогч нь хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн удирдлагын тогтолцоог нэвтрүүлнэ гэж заасан байдаг. Дулааны цахилгаан станц 4 төрийн эмчит хувьцаат компанийн хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын бодлого. Дулааны цахилгаан станц 4 төрийн эмчит хувьцаат компани нь хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын стандартын өр нөлөөг тасралтгүй сайжруулж, эрсдлийг хамгийн бага түвшинд байлгана. Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын менежментийн тогтолцооны хамрах хүрээ цахилгаан дулааны эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх үндсэн үйл явц, дэмжих үйл ажиллагааны нийлжүүд болон хамтрагч байгууллагууд хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын менежментийн тогтолцооны хамрах хүрээнд багтана. Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтэнд хүрэх үйл явцыг хүрдний зураглалаар илэрхийлнэ. Үйл явцын хүрд нь PD-CA циклээр явагдана. Энэхүү цикл нь ажлын даалгавар өгөгдснөөр орц хийсгээс эхэлнэ. P буюу план аюулыг тодорхойлох, эрсдэл боломжийг үнэлэх, зорилт төлөвлөгөө гаргах, цэнхэр өнгөн ус уурыг илэрхийлнэ. D буюу do аюулыг арилгах, эрсдлийг бууруулах. Аюул эрсдлийг хяналтандаа авах 5 алхмыг заавал хэрэгжүүлнэ. Үүнд аюул эрсдлийг устгаж үгүй болгох, эрсдэл багтай зүйлээр орлуулах, инженерчлэлийн арга буюу техникийн шинэлэг зохион байгуулалтыг хийх, захиргааны буюу удирдлага зохион байгуулалтыг хийх, ажлын тусгай хувцас хамгаалах хэрэгслийг бүрэн зөв хэрэглэх, үйл ажиллагааны хяналт. Орц хэсгээс өгөгдсөн даалгаврыг гүйцэтгэхдээ гарсан төлөвлөгөөний дагуу аюул эрсдлийг хяналтандаа авч ажлыг гүйцэтгэнэ. Шар өнгөн цахилгааны А фазыг илэрхийлнэ. C буюу check мониторинг дотоод аудит. Мониторинг ажил гүйцэтгэгч даргетийн гишүүд хийсэн ажлаа хянаж шалгах. Дотоод аудит ажил удирдагч тоноглол хариуцагч нарт шалгуулж хүлээлгэж өгөх. Улаан өнгөн цахилгааны C фазыг илэрхийлнэ. A буюу action аюултай тохиолдол үл тохирлыг залруулах арга хэмжээ. Хяналт үзлэх шалгалтаар үл тохирол илрээгүй тохиолдолд процессын үйл ажиллагааны дагуу гарц хэсэгт шилжиж ажлыг бүрэн дуусгана. Хэрвээ хяналт үзлэх шалгалтаар үл тохирол илэрвэл залруулах арга хэмжээний төлөвлөгөө гаргаж сайжруулалт хийгдэж PD-CA циклийг дахин эхлүүлнэ. Ногоон өнгөн цахилгааны B фазыг илэрхийлнэ. Энэхүү циклээр ажиллаж байгаа ажилтнаа манлайлагч юм. Манлайлагч гэдэг нь ажлыг гүйцэтгэхдээ хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын менежментийн тогтолцооны үр нөлөөг тасралтгүй сайжруулж, хүрдний циклээр ажиллаж байгаа ажилтан нь эрсдлийг хамгийн бага түвшинд байлгаж, өөрийн болон бусдын эрүүл мэндийг аюул, түүнээс гарах эрсдлээс хамгаалагч юм. Жишээ: үйл явцын хүрд нь PD-CA циклээр явагдана. Энэхүү цикл нь ажлын даалгавар өгөгдснөөр орц хийсгээс эхэлнэ. P буюу план аюулыг тодорхойлох, эрсдэл боломжийг үнэлэх, зорилт төлөвлөгөө гаргах. D буюу do аюулыг арилгах, эрсдлийг бууруулах. Аюул эрсдлийг хяналтандаа авах 5 алхмыг заавал хэрэгжүүлнэ. Үүнд аюул эрсдлийг устгаж үгүй болгох, эрсдэл багтай зүйлээр орлуулах, инженерчлэлийн арга буюу техникийн шинэлэг зохион байгуулалтыг хийх, захиргааны буюу удирдлага зохион байгуулалтыг хийх, ажлын тусгай хувцас хамгаалах хэрэгслийг бүрэн зөв хэрэглэх. C буюу check мониторинг дотоод аудит. Мониторинг ажил гүйцэтгэгч даргетийн гишүүд хийсэн ажлаа хянаж шалгах. Дотоод аудит ажил удирдагч тоноглол хариуцагч нарт шалгуулж хүлээлгэж өгөх. A буюу action аюултай тохиолдол үл тохирлыг залруулах арга хэмжээ. Хяналт үзлэх шалгалтаар үл тохирол илрээгүй тохиолдолд процессын үйл ажиллагааны дагуу гарц хэсэгт шилжиж ажлыг бүрэн дуусгана. Хэрвээ хяналт үзлэх шалгалтаар үл тохирол илэрвэл залруулах арга хэмжээний төлөвлөгөө гаргаж сайжруулалт хийгдэж PD-CA циклийг дахин эхлүүлнэ.